За сайн байцгаана уу. 6 дугаар сарын 27-ны морь өдөр байна. Тэгээ шиний 18-ны бэлэг цай өдөр ингээд та бүхэлтэйгээ ингээд уулзч байгаадаа их баяртай байна. Өнгөрсөн жил бол ингээд Вьетнам улсад ингээд явж байгаа цаашаа явах гээд бас ингээд зөндөө гатсан. Тэгээд Монголд 9 мэн дээрээд одоо бас энэ бас явахгүй бол их хэцүү байд юм байна. Тэгээд одоо цөмөр Монголоор аялна. Тэгээд их юм бэлгшээлтэй ингээд сайхан өдөр бас ингээд их бэлэгдээд энэ ялтын талбай дээрээс ингээд эхлүүлж байгаа. Тэгээд дарга нь бас ямар ч үсэн нэг автобус унаа суугаад тэгээд хаа очихыг тэгээд зөмөрөө тэгээд харцгаая тий. Тэгээд бидэнтэй цуг байгаарай. Тийм 8 баймынхан чи бас ингэж аяж байлаа яваад байгаа юм байна шүү дээ. Бүгдээрэнд нь орой минь. За тэгээд бид одоо ингэ Сэлэнгэ аймгийн Шаамар сумд ирсэн байна. Сумын төвөөс ерөнхийдөө бол яг сумын төвөнд иргэд нэг ойн цоорхоо байна. Тэгээд энд ингээд хоноглохоор болоод ингээ майхан саваа барьсан. Ер нь бол энд ингээд өнөөдөр ирлээ. Аялал бол ингээд ихэлсэн явж байгаа. Энд бол одоо нэг шумуул ихтэй бас баг зэргийн бороод ус сэгээл байж байна. Тэгээд одоо хаа очоо бас мэдэхгүй байгаа бит хоёр бас ямар ч хэсэн тэгээ зөнгөртөө явж лээ гэдэг ингээ явж байгаа. Тэгээд ямар ч хэсэн нэг баруун тийшээ мишээ юм шиг байлээ. Тэгээд за маргааш уулзцаа. Баяртай. Бүгдээрэнд өглөө юм. Аяллаа эхний өдөр. Тэгээд өчтөр яг энэ Шаамар сумын ойролцоо хоноглоод тэгээд цаагаа уугаад ингээ явж байгаа. Тэгээд бороо орж ийн. Өглөө бороо ерөнхийдөө бол ороод шивэрч эхлээд босгосон. Тэгээ яг эхний өдөр нь угаасаа ингээд нэг автобус ингээд машин жирэмээр ингээд явсаар байгаад ингээд таашдаг болохоор ингээд 2 дахь өдрөөс нь ингээд замд гарснаас 2 дахь өдрөөс нь ингээд яг аяллахаа өдрийг ингээд тоож эхэлдэг. За тэр чи яах вэ? Тэгээд бороо орж ийна. Тэгээ шаахан тогтсон. Бид хоёр одоо зүүн бүр орцсон ямар ч юмсаа бас нэлээд алхлаа. Тэгээ замдаа 2 машин дайглаа. Одоо хушаат гэдэг газар руу явж байгаа. Цаг одоо нэг 6:30 болж байгаа болов. Тэгээд ямар ч юмсан бид хоёр одоо ойр зүрийн юмнуудаа норгож болохгүй юмнуудаа цүнхэндээ хийгээд тэгээд одоо ер нь цаашаа их хэсэг явна хаа. Тий. Алхалтын 2 дахь өдөр өглөөний одоо нэг 10 мар болж байгаа бох тий. 10:30 болж байгаа. Өчигдөр шөнө бас ер нь нэлээд бороо орсон.
Тэг. Бороо ороод тэгээд хурц хонор янз бүрийн норсон байгаа. Үнд маань ингэж наатай тэгээд үлгцэн. Хөрвөө маань талаас үлсэ. За тэгэл иймэрхүү байна. Ямар тааш эндээс бид хоёр хушаат гэдэг газар руу очих ёстой. Очиж ханах ёстой. Ёстой ууг нь тэгээд юу болох юм байгаа сайн мэдэхгүй байна. Тэгээд байгаль бол нэг иймэрхүү айл хонорч юу нэ хавар тэгээд. Одоо ер нь битээ өрч ер нь ямар асуудал тулгарч байгаа вэ? Одоо усны асуудал. За, ус яаж байгаа вэ? Шамар дээрээс гүний удагнаас ундны ус авсан. Тэрнээс нааша ус бол олдоогүй. Тэгээд нэг одоо Аршант гэдэг газар хамгийн ойрхон байгаа юм шиг байна. Тэндээс усны асуудлаа шийдэх гэж үзнэ. Үгүй бол хушаат дээрээс. Усны асуудлаа шийднэ. Ер нь бол нэг юм жоох үлдсэн байгаа даа. Тэ. Нөгөө Аршант гэдэг газар эндээс нэг 20 гаруй гэлөө. 20 гаруй 23. 3. Окей. За. Тэгэл алхан да. Бид хоёр ингэж алхаж явж байгаад хоёр том даваад авсан. Тэгээд давааных нь юу вэ? Далтын даваа, Аршантын даваа. Далтын даваа, Аршантын даваа гэж юм хоёр давааг том давааг ингэж давж бол өчтөр ингэж алхсан юм байна. Тэгээ яалчгүй ингэж 2 өдөр яг бороонд ингэж нүдүүлээд ингэж хуурай хувцс янз бүрийн байхгүй их зутарч явж исэн. Нэг даваад авчаад ингэ бүр аргаа ятцсан ингэ явж исэн. Зүүн бүрэн сумын одоо Аршант гэдэг газар юм уугуул одоо иргэн ууган заяа маань ингэж гэр орондоо ингэж авчирч хувцсанараа хатаа ингэж минийх тусаллаа. Тэгээд маш их баярлаа. Горх яриад лээ. Мөгийн толгой ямар юм нэг горх гэлээ нэг горх яриад. Өчигдөр хяах бас горх яриад байсан шүү дээ тэр ах. Хушаат. Энээс ингэж яваад амар нөгөө нэг даваа дүүгөө Айгүй ихтэй. Бартаа ихтэй. Харин тийм гэсэн. Нөө цагаан зам гэлөө те. Би нөө цагаан замыг асуугаад байгаа. Хушаатаар. Хушаатаар яваад Хушаат чи ингэтэл гэдэг. тийм инглаар цагаан зам гэж яриад. Энэнгээр явбал нөгөө даваагүй. Тийм гэсэн. Тэнд нэг хэсэг нэг 20-30 км нэг ямар ч айл байхгүй гэсэн шүү дээ. Тийм модон дундураа заяа. Эндээс хүртэл 60 гаруй км бас байгаа. Дэшигээ Тэгэл цаашаа бол шалахгүй тий. шалахгүй. 30 явуулах. 30 явуулах юм биш дээ. Чог хэцүү л. Яг нэг 30 гарan бол яг ингэж байгаа явчихад байгаа юм шиг байна. Нүуний ойрд ингэж нүунийг алхаж өрж ингэж яваагүй. Нөгөө би нүунийг алхарцсан. Тэгээд нөгөө жоох ядрал центр аваа тэгээд ингээд нүуний алхааг уудсан болохоор хөл гар марчин жоох хаалгаж өрөөд. Айлангаа алдсан нэг хэсэг юм болчихоор явахгүй хол. Ямар ч байсан Хушаат руугаа явж байгаа. Хушаат одоо эндээс бол нэг ойролцоогоор 20 гаруй километрийн зайд бол байгаа. Тэгээд порт руу уртлын хэсэгт ингээ сайхан цөмөрөө тавуулаа ингээ явж байна. Ийм жоохон мама ингээд ямар ч байсан Хушаат орно. Хушаатаас цаашаа уус яаж явахыг бол сайн мэдэхгүй байгаа. Тэгээд ямар ч байсан замын нөхцөл байдал тийш явж байгаа бас унаа тэрэгний юм юу вэ? Тиймэрхүү юм сурж иж бас шийднэ. Одоо бол цаг нэг өдрийн 3 болж исэн баха. Тэгээ 3 орчим цаг болж байна те. За бидэнтэй цуг байгаарай. TV8.